Ажлын хэсэг үдээс өмнө хуралцсан. Тэгээ ажлын хэсгийн оруулжсэн материал дотор энэ хойтлын задаргаа огт орж ирэх үлдээ. Юуг нь бууруулад, юуг нь нэмж 375 тэрбумыг. Тэгээд одоо задаргаа орж ирснээс олж энэ асуудлууд үүсэж байна л да. Тэгэхээр энэ дээр өстой анхаарахгүй бол сангийн сайдын төсөө өргөн барьсан зарчим чинь 19 он, 18 онд эхлүүлсэн бүх ажлыг 20 онд дуусгах гэсэн зарчим байгаа ш. Тэгээ энэ зарчим дээр бол нийцүүлж мэдээж төсвийн бодлого явж байгаа хаа гэж бодож байгаа. Тэгээ энэ дээр бас анхаарах нь зөв баха. 2-3 асуулт байна. Тэр сумын төвийн шинжилгээ 24 тэрбум төгрөг тавьсан. Бүс болгонд нэг сум гэсэн, нэг сум 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм шиг байгаа. Тэгээ энэ сумыг ерөөсөө нэрийг хэлэхгүй байгаа аль аймгийн аль сум гэдэг нь огт тодорхойгүй. Тэгээ энэ мэдээллийг авахыг хүсэж байна. За хоёрдугаарт нь болохоор энэ гайлын шинжилгээг хэрэгжүүлнэ гэдэг нэлээд том хөрөнгө оруулалт төсөвтэй энэ одоо асуудлууд байгаад байгаа. Тэгээ ер нь бол яг энэ гайлын шинжилгээг хэрэгжүүлэх хүрээнд материал мэдээллүүдийн үзээд байхаар энэ экспортын гол боомтууд дээр олон улсын шаардлагад нийцсэн гайлын төрөлцсөн лабораториудыг байгуулж гайлын төв лабораторийг олон улсын итгэмжлэлд хамруулна гэдэг юм байгаа хгүй. Тэгээд гол экспортын боомтыг үзээд байхаар Өмнө Говь аймагт байгаа 2 боомт байгаа шүү дээ. Тэгээд Шивээ өрн боомт, Хөлийн боомт дээр энэ гайлын шинжилгээний бодлого аль хэрэг хэрэгжиж байгаа вэ? 20 оны төсөв дээр энэ аль хэрэг бодиттой ажил болгож тусах вэ? Ер нь бол засгийн газрын үйл ажиллагааны мэдээлэл орон нутагт очиод ажиллаад сангийн сайдын хэлж байгаа энэ мэдээллүүдээс харахад өнгөрсөн жилээс харахад ер нь бол Шивээ өрн боомтыг бол Гавшин сугаад Хөлийн боомттой энэ тэнцүү хэмжээнд тохижуулан, сайжруулан, чанарын дээд түвшинд авчирна л яриад байгаа болохоос биш яг одоогийн байдлаар Шивээ өрн Хөлийн боомт бол бүрэн хэмжээгээр орхигдсон байгаа зүйлийг орон нутагт яг тэр боомт дээр очиж ажиллаж байхад ийм зүйлүүдээ. Тэгээ энэ шинжилгээ ажил 20 онд аль хэмжээнд хийгдэх вэ? Энэ талын мэдээллүүдийг би авч чадахгүй байна гэж бодож байна. За 3 дугаарт нь энэ орон нутгийн хөгжлийн бодлогын асуудал дээр бас одоо нэлээд бодиттой зүйлүүд хийнэ, төвлөрлийг сааруулна л гэдээ ингээ яриад байгаа л да. Тэгээ яг энэ төсвийн бодлого дээр нь ингээ асуудал хандаад хараад ингээд үзэхэд бол юу вэ гэхээр хайгуулын лицензийн төлбөрийг 100% орон нутагт шилжүүлэх, ашиглалтын одоо тусгай зөвшөөрлийн төлбөрийг 50% орон нутагт нөгөх, ашигт малтмалын нөөц ашигласны одоо төлбөрийн орлогыг хассан зөрүүний 10%-ийг орон нутагт төвлөрүүлэх гээд энэ олон асуудлууд байгаад байгаа юм л та. Тэгэхээр хайгуултай, ашиглалттай энэ талбайтай яг тэр тухайн сумдад бас одоо хувь хэмжээ ямар хэмжээгээр ноогдож байгаа асуудлыг манай ажлын хэсэг нь бас анхаарсан уу? Ажлын хэсгийн анхаарсан энэ асуудал зөвхөн хөрөнгө оруулалтын асуудал дээр л хандаад байгаа боловч яг энэ орон нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалтын бодит одоо их усрыг нэмэгдүүлэх, аймгийн иргэдийн хурал, сумын иргэдийн хурал бие дагаад орон нутгийн хөгжлийн бодлогын асуудлаа өөрийн хөрөнгийн их усрээр шийдвэрлэх энэ одоо боломж нөхцөл дээр манай ажлын хэсэг ямар бодлого баримталж ажилласан бэ гэсэн юм 3 дахь асуулт байна. 4-р нь болохоор би бас ажлын хэсэгт албан ёсоор бичгээ өгсөн байж байгаа. Тухайлбал энэ Өмнө Говь аймгийн одоо Шивээ өрн Хөлийн боомтоор импортоор орж иж байгаа цахилгааны асуудал. Энэ 3 сумд цахилгааны их усүр байхгүй, гадаад импортоор орж иж байна. За магадгүй нүүрсний үнийн асуудал, хилгал боомттой холбоотой асуудал, тэнд байгаа аж ахуйн нэгж байгууллагатай холбоотой асуудлаас болоод төлбөр мөнгөө төлөхгүйгээс болоод тэр 3 сумын иргэдэл хохирж байгаа асуудал байгаа. Магадгүй 10 хоног 20 хоногоор тог гэрлэн тасардаг. Тэгээ орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар техник эдийн засгийн үндэслэлийг хийцэн. Энийг 24 тэрбум төгрөгийн асуудлыг нэг шийдээд өгөөч. Аймаг өөрөө орлогоо тодорхой хэмжээгээр бодиттойгоор төвлөрүүлж улсын төсөв дээр 2 Хөлийн боомтууд нь зах хэмжээгээр за хэн харуулах вэ? Амар зэрэг шунаас шалтанд Хөрлөбаатар саад харуул. За боомт дээр ер нь ямар ажлууд хийгдэж байгаа вэ гэж байгаа. За үндсэндээ энэ манай боомтуудыг бид нэр шинжилгээ ажлыг нэлээд тусгай хөтөлбөр гаргаад төлөвлөгөө гаргаад бол ажиллаж байгаа. Ингээд бүгд найрамдах хятадуулсан буцалтгүй тусламжаар бол замын үед боомт, Гашуун сухбат боомт, за цагаан дэл уул боомт гэсэн энэ 3 боомтын одоо хийн. За үүнээс замын үед Гашуун сухбат боомтын ажлууд бол эхэлцээ явж байгаа. За цагаан дэл уул боомтын ажлыг бол бид нар санхүүжилтийн асуудлыг шийдээд гэрээгээ байгуулад одоо энэ дээр утгагүй ажил нь бол эхлэхэд төлөвлөгдөд явж байгаа. Ингээд энэ дээр бол 3 боомтой.
За үүний дараагаар дахиад 4 бомт байгаа. Энэ 4 бомт бол Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Алтан булаг бомт, Сүхбаатар бомт. Энэ ажил бол бас эхэлцээ явж байгаа. За Боршоо бомт, Бичигт бомтын ажлыг бол бид нар эх жилдээ бол багтаагаад ажлыг эхлүүлчихнэ гэсэн ийм зорилтыг тавиад ажиллаж байгаа. За үүнээс гадна одоо бомтууд дээрээс бүгд энэ бүх бомтуудаа одоо шилэн кабелтай болгох, за гаргаж байгаа бомтуудаа бол камержуулах, гаргаж байгаа одоо бомтуудыгаа бүгднгийн одоо тэр нүүрсэн доорн дотор нь ч юм уу тэр бусад тэр тэрвэрлэж гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн доор янз бүрийн одоо хууль бус зүйл одоо тэрвэрлэгдсэн байна уу гэдэг нөхцөлд бол бүгдэн дээр нь эрентгийн аппаратууд, томоохон бомтуудын орж ирж байгаа хэсэг дээр нь бас эрентгийн аппаратууд. За байгалийн одоо ашигт малбал гарч байгаа тохиолдол дээр бол бид нар энэ ашигт малбалыг шууд газар дээр нь өрөмдөөд чанарын тодорхойлдог, сорцын тодорхойлдог ийм тоног төхөөрөмжүүдийг бол бүгдийг тавих. Ингэхгүй бол энэ хулгай дийлдэхгүй юм байна. Төсвийн орлогоо бид нар нэлээд найдвартай нэмэгдүүлэх орлогоо баталгаажуулж авахын тулд яах аргагүй энэ бомтын шинжилгээ ажлуудыг бол бид нар хийх ёстой. Тэгжээж бид нар энэ дээрээс татраа гүйцэд авдаг. Хууль бус ямар нэгэн одоо зөрчил гардггүй байх тал дээр нь бол нөхцөлийг бол бүрдүүлж ажиллах юм аа. Тэгэхээр энэ чиглэлийн ажлуудыг бол хийгдээд явж байгаа. Амар зай гişүн тодруулъя. Амар зай гişүн асуултанд нэмж хариулъя Хөрлөбатар саад. Миний 4 асуултанд алинд нь ч хариулсангүй шүү дээ. Шивээ өрөөмийн бэлийн бомтыг яах юм бэ гэдгсэн. 2 дугаарт нь тэр сумын төвийн шинжилэл гэсэн. 3 дугаарт нь тэр аймаг сумын иргэдийн хурлын бие даах, өөрсдөө бие дааж хөрөнгө оруулалтаа хийх юм их усрууд нь байгаа юу гэв. Цахилгаан эрчим хүчний асуудлыг яаж шийдэж байгаа вэ гэд. Тойроод өөр юм яриад байж. Захин хариулах юм. Хөрлөбатар саад хариулах. За Хөрлөбатар хариулаад дараа нь танд өгөх. Шивээ хүрэн бомт бол энэ 20 оны төсвтөр бол байхгүй байна. За дараагийн асуудал тэр сумын төвийн шинжилт төслийг хэрэгжүүлэх тэр 20 тэрбум 20 тэрбум төгрөг байгаа. Энэ дээр бол энийг бол бид нар засгийн газрын уралдаан дээр юу гэж яригдсан бэ гэхээр 4 бүсдэр нэг сумыг хийнэ гэж үзэж байгаа. За ямар сумыг нь хийх вэ гэхээр одоо энэ төсөв батлагдсан дараа ярьж байгаа зураг төсөв нь бэлэн. Ажил нь одоо шууд хийгдээд эхлэх ийм боломжтой сумуудыг сонгож одоо шийдвэрийн тухай үед нь одоо тусгаалan гаргаж явах юм. Ер нь бол цаашдаа сумын төвийн шинжилгээг Монгол улсын бүх сумдад хийнэ. За хийхдээ зураг төсвөө яах вэ гэдэг асуудал эхэлж яригдж байгаа. Тэгэхээр орон нутгийн хөгжлийн сангаас энэ зураг төсвийнхаа мөнгөө гаргаа гэдэг ийм чиглэлийг бол аймаг орон нутгуудад өгдөг. Яагаад энэ бид нар орон нутгийн хөгжлийн сангаас энэ зураг төсвийнхаа мөнгийг өөртөө гаргах нь зүйтэй гэж үзээд байгаа юм бэ гэхээр яг өөртөө оролцож байж зураг төсөв хийсэн хийвэл одоо оновчтой байдаг талаар энэ Нарантбай гишүүн, за урд нь улсын их хурлын гишүүн байгаад барилгат байгуулалтын яамны төрийн нэрийн байсан Эрдэнэ бүрэн нар тэр нэлээд олон жил ажилласан энэ юун дээр үндэслэж хэлж байна л. Урд нь бид нар нэг шин сум төсөл хийнэ гэд бас нэг баахан сум бариад үр дүнтэй гар болоогүй. За дараа дахиад аймаг болгонд нэг сум юм хийнэ гэд үтсэн. Тэр бас хүнд хүрээгүй. Тэгэхээр иргэдийн өөрсдийнх нь оролцоогүйгээр хийсэн ямар нэгэн ажил бол одоо болдгүй юм байна гэдэг ийм зүйлийг бол тэр олон жил бид нар монголчууд бас үеийн засгийн газрууд алдаа оноо дотор явж байгаад олсон байгаа. Тэгэхээр энэ орон нутгийн хөгжлийн сангаас энэ зураг нь хийгдэж явагдсан дараа нь сумуудаа сонгоно гэдгийг би хэлмээр байна. За тэр юуг нь Ганбаттаар хариулчих уу? Тэлмэн байна уу? Тэлмэн хариулсан. За ажлын хэсэг бэлтгэж байгаарай. Тогтсон шүү. Та хариулах уу? Амар зай гişүн асуултанд.
За орон нутгийн эрх мэдлийн нэмэгдүүлэх санхүүгийн ялангуяа бие даасан байдлыг хангах чиглэлээр ажлын хэсгэж анхаарваа гэсэн асуулт асууж илээ. Яг нь амнатын татварыг уул нь орон нутгийн л гэдээ. Гэхдээ нөгөө талд нь зарлага тавьсан байдаг учраас орон нутагт нэг том үр дүн өгдөггүй л юм. Тэгэхээр бид нар бол энэ удаа ажлын хэсэг бол нөгөө одоо байгаа хуулийн хүрээндээ л юм аа л үзэж судалсан. Мэдээж орон нутгийн санхүүгийн эрхмэлийг нэмэгдүүлэх тулд хуулиуд тодорхой өөрчлөлт оруулах юм асуудал бол байгаа гэж би боддتي. За амар зай гүшин хоёр том санал байгаа юм. Энэ төсөө хүрээнд бол бидний шийдэгт хүндрэлтэй байгаа маа. Нэг нь Өмнө Говь аймгийн төвөөс 3 дэс сум руу явах автозамын асуудал байгаа юм. Орон нутгийн төсвөр зураг төсөв нь хэгдээд ажил нь эхэлсэн байна лээ. За хоёр дахь нь мөн тэр чиглэлийн зарим сумдын захиргааны шугамын асуудал байгаа юм. 24 тэрбум өсвөртөгтэй. Тэгээ энэ хоёрыг бол бид нар ажлын хэсгээр бас ярьсан. Төсвөртөг өндөр, санхүүжилт өндөр учраас энэ бидний одоо шийдэж байгаа хэмжээнд шийдвэрлэхэд бол үнэхээр хүндрэлтэй байгаамаа. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт бол тусгагдсан байна лээ. Зам нь. Тийм учраас бол би харин цаашдаа засгийн газар энэ дээр анхаарч концепт оруулах юм уу, эсвэл одоо улсын төсөвт оруулах юм гэдэг асуудлыг ярьж шийдвэрлэх хэрэгтэй болов уу гэж ингэж л бодож байгаа юм. Болсон амар зай гүшин. Ажлын хэсгийн хэдгээр микрофон. Нэгдүгээр микрофон. Нэрээ хэлээд, албан тушаалаа хэлээд гүшин асуултанд хариулаарай. Төсөө нэгтгэлийн хэлцээнд арга золбоо амар зай гишүүний асуултанд хариулъя. Орон нутгийн хөгжлийн санд 2020 оноос эхлэн уул уурхайн ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлөөс эргэж олгох их үс 3 төрлийн их үсэр нэмэгдэж байгаа. Тэгээд энэ их үсрүүдийг болоод тухайн яг зөвшөөрөл олгогдсон орлого олж байгаа сумуудад 50-аас доошгүй хувийг нь аймаг өөрөө сум руу олгох ёстой байгаа. Бид нар бол зохих тооцооллуудыг хийсэн. Тэгээд төсөв батлагдсны дараа сумдуудад хамгийн багадаа ямар хэдэн төгрөг хуваарлаж очих вэ гэдэг тооцооллыг хургуулна. Тэгээд 19 оноос 20 онд бол энэ 3 их үсэр нэмэгдэж байгаараа 44 тэрбум төгрөг нэмэгдээд нийтдээ 188 тэрбум төгрөг орон нутгийн хөгжлийн сангаар хуваарлагдгаар байгаа. Баярлалаа. За. Тэмүүлэг асуулт асууя. За баярлалаа. За та бүхэнд бас өнөөдрийн мэндийг хүргэе.